Сайн байцгаана уу? Apex Capital-ийнхаа харилцагч нарт сүүлийн үед алтны өсөлтийн талаар түнд нөлөөлөгч хүчин зүйлсүүдийн талаар ярилцахаар уул уурхайн брокер Дэлгэр мөрөнтэй сууж өнөөдрийн мэндийг. Өдрийн мэнд дээр. За. Алт ерөнхийдөө он гарснаас хойш биткойн бол S&P 500 индексийг давсан өгөөжтэй байгаа шүү дээ. За 2025 он гарснаар алтны хувьд бол дангаараа нэг 50 орчим өссөн байна. Биткойны хувьд бол нэг 20 орчим өссөн байна. S&P 500 индексийн хувьд бол нэг 10 орчим өссөн байна. Тэгэхээр алт яагаад өсөөд энэ алтны үнэнд нөлөөлдөг хүчин зүйлсийн талаар харилцагч нартай тайлбарлаад өгч төгөө. За дэлхийн алтны консулын газраас үзэж байгаагаар нийт гол 6 хүчин зүйлсүүдийг авч үзэж байгаа. За үүнд нь болохоор нэгдүгээр эдийн засгийн тэлэлт, энэ төв банкны нөөцийн бодлоготой холбоотой. Хоёрдугаарт нь эрсдэл ба тодорхойгүй байдал буюу геополитикийн эрсдлүүд орж байгаа. Гуравдугаарт нь хүүгийн түвшин, бодлогын хүүгийн түвшин бууралттай холбоотой байгаа. Дөрөвт нь валютын ханш буюу долларын бууралтаас үүдэлтэйгээр үнийн өсөлт. Тавдугаарт нь хандлага буюу хөрөнгө оруулагчдын сэтгэл зүйн байдлаас үүдэлтэйгээр алтны үн бас өсөж байгаа гэж үзэж байгаа. 6-ад нь бол бусад хүчин зүйлс буюу одоо энэ дотор ETF урсгал маань нэлээд төлхөө орж ирж байгаа харагдаж байгаа. За эдгээр 6 хүчин зүйлс нөлөөлдөг бахан. За тэгээд алтны үнийн өсөлтийн түүхэн үеийг харж үзэх юм бол хамгийн анх 1970 онд Бритэн Вудсийн системийн уналтын үеэр алтыг доллартай уялдуулдаг систем уунсан тухайн үед. Тэрнээс хойш алт маань чөлөөтэй хэлбэлцэх хамгийн гол хүчин зүйлс нь эхэлсэн байгаа. За ардаас нь болохоор 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын үеэр алт маань орчимтэй өссөн. Түүний ардаас нь 2019 оны ковидын сар тахлын үеэр өссөнөөс ингээд түүх үеэсээ харж үзэх юм бол ерөнхийдөө бол яг эдийн засгийг тогтворгүй болох үеэр л алтны үн маань өсөж байгаа гэж харж байна. Тэгвэл хоёулаа алтны ерөнхийдөө нийлүүлэлт болон эрэлтийн талаар харилцагч нартай тодорхой мэдээлэл өгөх үү? За тэгээ алтны нийлүүлэлтийн хувьд болохоор ерөнхийдөө хоёр хүчин зүйлсээс л орж ирдэг. За эргээд эрэлтийн хувьд болохоор 4 хүчин зүйлсээс авч үздэг. Үнэт эдлэл буюу алтан үнэт эдлэл, техник технологид хэрэглэгддэг алт техник технологийн салбарынх эргээд хөрөнгө оруулалт болон төв банкны нөөц гэсэн эдгээр 4 эрэлтээс эрэлт нь бүрддэг. Эргээд та бүхэн энэ графикийг харж байгаа бол үнэт эдлэлийн эрэлт сүүлийн 1 жилийн хугацаанд багаар буурч байгаа. Эргээд хөрөнгө оруулалт буюу ETF урсгалд хөрөнгө оруулах болон bar and coin-оор хөрөнгө оруулах хэрэглэгчдийн тоо илүү нэмэгдэж байгаагаас та бүхэн энэ графикаас харж болох байгаа. Сүүлийн 4-5 жилийн би нэг алтны худалдаа алтын тайлан гарч ирсэн. Бүгд найрамд хятад дард болсон 20 оноос хойш алтны худалдаа авалт эрс нэмэгдүүлсэн байсан. Тэгээ алт маань өөрөө нөгөө тодорхойлогдсон нөөц гэж байгаа тийм. Тэгээд дахиад шинээр хайгуул явуулаад шинэ нөөц бүрдүүл бүрдэнэ. Бүрдэхгүй л ирэхэд тодорхой хэмжээний нөөцтэй тэр хэмжээний нийлүүлэлтийг жил болгон хийж яадаг. Тэрийг даасан эрэлт гэж байгаа бах тийм. Тэгэхээр энэ эрэлтийг харж байхад миний хувьд бол төв банкнуудын алт худалдаа авалт бол үнд нөлөөлөгч маш том хүчин зүйл юм. За үүнийгээ дагаад томоохон одоо биржээр арилжаалагддаг сангуудын хөрөнгө оруулалт. За 3 дугаарт нэг бол нөгөө хэрэглэгчид үн тэдэл байдлаар бас алтыг хадгалаад байгаа шүү дээ. Иймэрхүү хүчин зүйлүүд бол нөгөө алтны үнд одоо ирэмблээд үзвэл хамгийн нэгдүгээрт нь бол нөгөө төв банк юм байна гэдэг бас санааг харилцагч нартай хэлэх гээд байгаа гэсэн. Тийм үнэт хэдлэл хэлбэрээр хөрөнгө оруулалт нь ерөөхдөө бол жил ирэх тусам багасж байгаа. Яагаад вэ гэхээр үнэт хэдлэл дээр нэмээд хөдөлмөрийн зардал шингэдэг. Тэгэхээр яг хөрөнгө оруулагч нарын хувьд болохоор үнэт хэдлэл хэлбэрээр хөрөнгө оруулахын тохиромжгүй маа гэж авч үзэж байгаа. Харин эргээд ETF хэлбэрээр хөрөнгө оруулж байгаа нь хүрэх чадамж өндөртэй учраас хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихэнх татаад байгаа. Тэгвэл дэлхийн ерөнхийдөө нийт алтны одоо ETF байгаа шүү дээ тийм. Ер нь нөгөө эзэмшил болон урсгалаар нь хараад үзвэл ямар бүс нутагт тэргүүлдэг, ямар улсууд тэн дээр тэргүүлдэг гэдэг бас нэг тайлбарлаад өгвөл. ETF-ийн урсгалын хувьд болохоор Хойд Америк болон Европт бүртгэлтэй ETF-ийн сангууд ихэнх эзэмшдэг байгаа. Биржээр арилжаалагддаг сан гэдэг юм ярьлаа. Ерөнхийдөө алтыг бит байдлаар хөрөнгө оруулалт хийж байгаа биржээр дамжуулаад сангийн нэг жирх эзэмшээд ерөнхийдөө алтны үн ханшийн савлгаан дээр ч юм үн ханшийн өсөлтөөс бас ашиг хийх боломжтой юм байна. За тэгвэл ер нь ирээдүйд алтны одоо ханш энэ ондооч гэдэг юм уу эсвэл эх жилүүдэд ер нь хэд орчим хүрэхээр байгаа бол дэлхийн эдийн засгчид болон чиний хувьд юу гэж харж байна? Шинжээчдийн үзэж байгаагаар ирээдүйд алтны үнийг өсөх магадaltaй өсдгөө маа гэхэд одоогийн үн цэнийг хадгална гэж шинжээчд дүгнж байгаа. Тийм доктортой байна гэж дүгнж байгаа юм билэ. За
та бүхний харж байгаачлан төв банкнууд ирээдүйд алтаа худалдаж авах нь хэвээрээ байна. Алтын нөөцийг нэмэгдүүлнэ. За эргээд алтанд чиглэсэн ETF болон бит байдлаар алтан хөрөнгө оруулагчид жил ирэх тусам ихсэж байна. За нэмээд уул уурхайн олборлолт нь яг эрэлтэн нийлүүлэлтэд хангаж чадах нь гэдэг дээр бас нийлүүлэлт нь эрэлтэд хангаж чадахгүй байх эрсдэл үүсч магадгүй гэж шинжээч дүнж байгаа. Хятадын шинжээчдийн бас үзэж байгаагаар судалгаагаар үнэт эдлийн эргээд сэргэх бас магадaltaй гэж үзэж байгаа юм байлээ. Би бас нэг өнгөрсөн 7 хоногт нэг сонирхолтой нийтлэл олж уншсан. Америкийн нэгдсэн улсын томоохон сангууд Америкийн нэгдсэн улсын засгийн газрын эзэмшиж байгаа бондынхоо 1% алт руу одоо хөрөнгө оруулалт хийхэд алтны үнэ аншуул нэг $5,000 хүрэх боломжтой гэсэн. Тэгээд алт одоогийнхаа аншнаас өсөөд өндөр өсөлт үзүүлэхгүй ч гэсэн одоогийнхаа аншин дээр тогтвортой ирэх 1-2 жилийн хугацаанд бол явах боломжтой гэсэн. Тэгэхээр энэ оныхоо хувьд бол одоо нэг 4100 гарчлаа нэг 3700-аас 4100-200-ийн хооронд бол хэлбэлцэх байх. За бодлогын хүү буураад буцаа дахиад тааварлшгүй хүчин зүйлүүд гараад ирвэл 4500 цаашлаад бүр $5,000 хүрэх боломжтой. Тэгэхээр Apex-ийн харилцагчид маань бас манай компаниар дамжуулаад алтны ETF-т хөрөнгө оруулах боломжтой. За ерөнхийдөө алтанд хөрөнгө оруулж байгаа таны зорилго бол тодорхой хэмжээний үнийн өсөлтөөс ашиг иж болох нь байна. Хоёрдугаарт нь гэвэл хамгийн гол нь өөрийнхөө хөрөнгийг ерөнхийдөө эрсдлээс хамгаалах зорилготойгоор бас алтанд хөрөнгө оруулалт хийх боломжтой байна. Тэгэхээр та энэ доор гарч байгаа манай гадаад арилжааны утас руу залгаад дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой шүү.